Фермер хээр морь болон поли одоо моринд зориулан хашаа барьжээ. Хээр морины хашааг 26 хайсаар барив. Харин поли одоо морины хашааг 19 хайсаар барьжээ. Фермер хоёр мориндоо нийт хичнээн хайсаар хашаа барьсан бэ. Хэрвээ чи хүсвэл бичлэгээ төр зогсоож байгаад өөрөө бодохыг оролдоод үзээрэй. Чи бодох гээд оролдоод үзсэн бол одоо хамтдаа бодцгоё. Өгүүлбэртэй бодлогыг бодохдоо тэд юуг ол гэсэн бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр өгөгдөл нь юу байлаа? Фермер хар хэр болон поли одоо морь гээд хоёр моринд хашаа барьж өгсөн. Энд хээр морь болон поли морьдын зураг байна. Хээр морины хашааг барихад 26 хайс орсон. Тэдгээр 26 хайс энд байна. Энэ бол хар хээр морины хашааны 26 хайс. Хайсыг би тоолох хэрэггүй ах. Энд 26 хайс байгаа. Мөн энд поли одоо морины хашаанд 19 хайс байгаа гэж бодлогон дээр хэлснээр нь л бодоод явжээ. Энэ нь 19 хайстай хашаа байна. Фермер хоёр мориндоо нийт хичнээн хайсаар хашаа барьсан бэ. Тэгвэл бид яаж болох вэ? Эдгээр мордын хашааны хайсыг хооронд нь нэмэх үү эсвэл хасах уу? Тэгвэл асуултанд байгаа нийт гэснийг анхаараарай. Нийт. Фермер мордтой хашаа барихын тулд нийт хичнээн хайс хэрэгэлсэн бэ. Хар хээр морь болон поли одоо морины хашааг барихад нийт хичнээн хайс хэрэгэлсэн бэ гэдгийг олохын тулд бид хоёр мордын хашааны хайсны тог хооронд нь нэмэх хэрэгтэй. Тэгвэл бид 26 дээр нэмэх нь 19. 26-г боронгоор тэмдэглэе. Хээр морины хашааг 26 хайсаар барьсан бөгөөд үүн дээрээ бид 19-ыг нэмнэ. Үүн дээрээ 19-ыг нэмнэ. Харин одоо хоёр тоогоо хооронд нь нэмье. Эхлээд бид нэгжийн орноо нэмнэ. 6 нэгждээд нэмэх нь 9 нэгж харин 15 нэгж. Гэтэ бид нэгжийн орон дээр зөвхөн нэг орноо бичих болно. Тэгвэл 15 нэгж гэдэг маань 5 нэгж 1 10 гэсэн үг. Тэгвэл бид энэ тоог 10 ба нэгжээр нь задлана. Энд 1 10 болгох буюу зарим хүмүүс үнийг орон шилжүүлэх гэж хэлдэг. Бид 6 дээр 9-ийг нэмж 15 гаргасан. 15 бол 5 нэгж 1 10 юм. Бид 1 10-та 10-ын орон дээр нэмж бичсэн. Тэгвэл 1 10-т дээр нэмэх нь 2, 10-т нэмэх нь 1 10 болж байна. 1 дээр нэмэх нь 2, нэмэх нь 1, хариу нь 4 гарч байна. Тэгэхээр нийт тоо нь 45 болж байна. Тэд фермер мордынхоо хашааг барихдаа нийт хичнээн хайс хэрэгэлсэн бэ гэж асуусан учраас бид хайсны тог хооронд нь нэмж олсон юм аа.